Александр Белаев номын шүүгэнээс ирсэн зочин. Профессор Вагнерын бүтээл 1 Боротойхон шөнө. Намрын салхи хүлээн ил зуухны яндангаар олон өнгийн ая тоглоно. Улам нарийн, улам гомдомгүй тасалдсан дуу гарах ажээ. Байшингийн дээврийн хаа нэгтээ зэвэрсэн салхины чиг заагч энэхүү шимсрэх аяыг тэсвэрлэж ядсан нэг чахран дуугарна. Салхи орж буй борооны бөөн туслыг шүүрэн авч цонхны шилийг хуураа туужуур мэд ороолгоно. Цаг 3-таа дуугарав. Шөнийн 3 цаг болжээ. Харин профессор Вагнер унтаагүй байв. Нойрыг ялсан тэр цагаас хойш тэр олон жил огт унтаагүй ажээ. Түүний амьдрал завсарлаггүй, ажлын нэг өдөр л гэсэн үг. Тэрээр 2 ажлыг зэрэг хийх чадвартай. Түүний уураг тархины тал бөмбөлөг яг л бие даасан 2 эрүүл мэт бодлын 2 утсыг мэтгэн. Нэг бөмбөлөг нь атомын бүтцийн тухай бодол. Одоо профессор Вагнер энэ асуудлаар ажиллаж байгаа ажээ. Хэдийгээр ийм тохиолдол ховорхон байдаг ч гэсэн тархины нөгөө тал нь өөрийнхөө тухай бодож байлаа. Түүнийг дахин олзны хүн болгосон тэр үйл явдлын дүнг гаргаж байлаа. Нойрыг дийлсэн ялалт түүнд өндөр үнээр олцсон билээ. Бүтээлийг нь завшин ашиглах гэсэн Герман улсын төрийн дарангуйлагч хэмээх нууц байгууллага хурам эхлэх замаар түүнийг торондоо оруулж авчээ. Профессор Вагнер онгоц суулгаалan оргосон боловч аврагдах мөч хаяанд тулж алсад Оросын хил дээр салхинд дэрвэх улаан дарцаг харагдах тэр мөчөд түүний огтхонч бодоогүй байсан тохиолдол аваа. Санамсаргүй нэхүүлүүд түүнийг гүйцэн иржээ. Сууж авсан онгоцны хөдөлгүүрийн чимээ ойртон ирэгч агаарын дайсны дууг дарж байсан гэж. Ард нь хөнгөнсөн дуугарч эргэн харах тэр хоромд бүх юм нэгэнт оройтсон байлаа. Германы техникийн сүүлчийн ололт болсон энэхүү асар том хурдан онгоц оргодол руу ойртон ирэв. Хаа нэгтээ нууцаар хийж хотоо хүртэл чанд хадгалж байсан байж таарна. Аврах том илээ. Вагнерын онгоц руу дайран урт 2 төмөр баган гарган чулуудаж түүгээрээ иргэний тээврийн онгоцны дээд алавчийг доороос нь хавчин аваад олзоо чирэн баруун зүг алхуур иргэн одов. Энэ бүхэн ердөөл хэдхэн секундэд болж өнгөрчээ. Онгоцны сэгсрэн дунсан Вагнер болон цуг явагсад цэхээ орох агшинд Герман ажилчин Карл цөхөрсөнд галзуурсан мэт хашгирч гарав. Тэрээр хуучирсан муу гар буугаас сух татан онгоцны бүхээгний цонхоор цухван элээрүү байдаг сумаан суллаж орхив. Гэвч сум нь хуйгаар бүрсэн гидснээс бандуын үрмэт ойж байлаа. Карл уурандаа бууга шидвэл тэр нь та юу бэгийн хөлийг онон дэвцэв. Тэгтэл Карл Вагнерыг яаж чамжихаас өмнө онгоцны талавчин дээр авиран гарч улам дээшээ мацлаа. 2 онгоцны хөдөлгүүрийн шуугаан дунд бууны бөглүүдүүн сонстож Карлын гараа хийс авчин унах нь онгоцны цонхоор хальт харагдан доошоо далд орлоо. Вагнерын бие хүйт оргин тийшээч харах хүчгүй болсноо мэдрэв. Тэрээр гараа өвдөлт атхан зангидж суулаа. Харин нөгөө онгоц солиотой нислэгээ цааш үргэлжлүүлэн юу ч болоогүй мэт улам хөрсөөр байлаа. Хүйтний эрч нэмэгдэх нь асар өндөрт нисэж явааг илтгэн. Гэнэт онгоцны цонхыг саарл хөшгөөр хаах шиг боллоо. Яс янгнуулам чигтэй агаар нээлттэй цонхоор бүхээгт орно. Онгоц манантай бүсэж оржээ. Онгоц өндрөө хасаад ирэх үед би байгаа газараа тодорхойлж чадна гэж профессор Вагнер бодож байлаа. Гэвч энэ нь бүтэх тавилангүй байжээ. Нээлттэй цонхон дээр гэнэт хард хол бүзэгдэв. Татварган шатаар хэн нэгэн бууж ирэв. Зүүн гараараа унжуулсан шатнаас барьж хүн манан дунд харагдана. Баруун гарт нь гар буу үзэгдэнэ. Гараа өрг гэхийг сонсохоосоо илүүгээр таамагласан Вагнер гараа өргөв. Тэр хүн бүхээгт мөлхөн орж
Вагнер ажилчин хоёрыг нэгжээд нүдийг нь боов. Тав биегаас асууж байгаа бололтой. Та чинь яхаараа энд байдаг үлээ гэх үл таних хүний дууг Вагнер сонслоо. Онгоцны хөдөлгүүрийн чимээнээс болж тав бэгийн хариултыг сонсож чадсангүй. Онгоц цаашаа лавл 3 цаг нислээ. Вагнер дахиад л хоригдох нь нүдний болтыг авахад анх харсан хүн нь түүний хуучин танил үргэлжийн харгалзагч нь болсон Браути байлаа. Хэрхэн профессор та бид нэр сайхан тоглоом хийлээ гэж нөгөө л байдгаараа нэнцвлэн хэлв. Бидний хэн нь илүү тоглоом хийж байгааг би мэдэхгүй байна хэмээн Вагнер дүнсгэрдүүхэн хариуллаа. Бүтлгүй оролтын дараа Вагнер тавих хяналт уламж ангарсан болоо. Вагнерын эрдэм шинжилгээний ажилд түүний зүгээс нээлтүүдээ оргох болон өөрсдөд нь хортой зорилгоор ашиглах явдал гаргуулахгүй байхад хяналт тавих хэд хэдэн мэргэжилтэн профессорыг Браутигаас гадна байнга хамт байлгана. Гэхдээ ажилд хэрэгтэй бүх юмар түүнийг хангажээ. Өндөр хүнхэр таацтай ажлын өрөө нь жижиг сүмийг санагдуулна. Хизээч юм энд бунхан сүм байсан байж ч магад. Хуучин өргөн задгай зуух, зузаан хан, нарийнхан цонхыг нь үзэхүүл Вагнерын хоригдож буй шинэ газар эртний ямар нэгэн цайз байсан нь дамжиггүй. Гэвч чухам хаана байгаагаа профессор Вагнер мэдэж чадаагүй ажээ. Бүтэлгүй орголтын дараа хорих газар эргэж ирснээс хойш 3 сар өнгөрчээ. Гэсэн ч тэр эрх чөлөөтэй болох бодлоосоо нятсангүй. Бүтлгүйцний нэн хүслийг нь улам л дэвэргэн. Тэрээр оргох янз янзын төлөвлөгөө зохиох авч бүгд л биелүүлэхэд бэрх байлаа. Тэр зөвхөн сая л ширүүн шамрахтай шөнө түүний өмнө бүх үе таалгыг нээх, түүнийг эрх чөлөөтэй газар дээр байдаг нэг ч хүн олдоогүй тийм эрх чөлөөтэй болох нээлттэй хийгээд байлаа. Гэвч нээлтийнхээ нууцыг задлахгүй байх хэрэгтэй байв. Нээлттэй хийнгээ харгалзагч нараа буруу замаар төөрөгдүүлэх хэрэгтэй байлаа. Энэ удаа бэрхшээл бүрч их байлаа. Түүний атмын бүтцийн судалгаа нь эрх чөлөөнд хүргэх түлхүүр байсан юм. Гэвч туршилтын үед энэ салбарт ажиллаж байсан их мэдлэгтэй авиаслаг залуу профессор Шмидт байнга хамт байдаг. Түүнийг Браути шиг дуутай гэрэлтийн үрхээр хуурчгаж борлохгүй. Вагнер Шмидтийг удаан судалжээ. Царайн Шиллерийн хөргийг санагдуулсан энэ хүн сэтгэл зүйн хувьд Прусийн их зан, эрдэм шинжилгээний сэтгэлгээний яг таг чанар, хуучин Германы хөөрөв бодлын хачиргалтай холц байлаа. Хэд хэдэн үе нэгэн бит байгаа гэлтэй. Залуу зандан байхад нь түүнээс хөөрөв сэтгэл булгамт бүргэлж байсан байж ч болох юм. Үе онгот нь орохдоо тэр эрдэмтэн гэхээс илүү яруу найрагч байлаа. Хүний зоримог оюуны суу байгалийн нууцын сүүлчийн бүрхүүлийг ховгдтаж байна хэмээн нүдэн гялалзан ярина. Тэнгэрийн аливаа хориг саадыг үл хайхран хүн гэж амтан танин мэдхүйн модыг шуналтаа ямсаж ариун дархан галыг хулгайлан авч түүгээрээ ертөнцийн хамгийн нууц үнцэг буланг гэрэлтүүлж байна. Атмын бүтцийн судлал бидэнд өөртөө байх юмыг бараг нээгээд байна. Номинес бид феномен гэсэн вагийг хуудахтан хаялаа. Энэ бүхэн Эммануэль Кантын бүх гүн ухааныг үндсээр нэргүүлээд тавьчихж чадах юм. Гегелийн гүн ухааныг Карл Маркс үндсээр нэргүүлээд тавьчихсантай адилуу хэмээн Вагнер инээмсэглэн асуув. Шмидт уг асуудалд тийм лав орохыг хүссэнгүй. Тийм зоригтой дүгнэлтээс өөрөө ч айв гэлтэй. Би зөвхөн физикийн ухаанд түшгэлсэн юм а гэж тэрээр болзааруулангуй хэлв. Гэвч тэр эцсийн дүгнэлттэй бүрэн ухамсарлаж байсансан бол магадчгүй. Явахын асан тэр зам руу нь өөр юу ч биш. Зөвхөн физикийн ухаанд түлхэж байгааг ойлгох байсан бизээ. Материйн бүтцийн нууц орчлонгийн нууцад хүрэх түлхүүр. Энэ нууцыг бүрэн эзэмснээрээ бид юунд ч дийлэхгүй хүчтэй болно. Бид аливаа бодисын эргэлт хувирлтыг бүрэн захирах болно. Илсэн цэлийн элсийг алт болгож, чулууг талах болгож чадна. Бид хизээ нэгэн цагт бичил сансрыг нарны жижиг системийг лабораторид бий болгож ч болох юм. Тэгвэл дэлхийн ертөнцийг үүсгэн бүтээгч маань яах болж байна да гэж Вагнер түрүүчийнхээ адил инээмсэглэн асуув. Шмидт эхлээд балмагцснаа дараа нь
гэнэт уурсан. Би ертөнцийн тухай шашны сургаалыг ердөөл яриагүй байна гэж хэлснээ улааж дуугүй болов. Вагнер эрдэм ухаан нь хуучин сүжиг бишрэл, домог таамаглалын хүмүүжлийн хог, новшийн дундуур зам татуулан бослог гаргаж байгаа залуу эрдэмтнийг ажиглангаа. Би чамд аятайхан тоглоом бэлдсэн дээ. Хэмээн бодож зогслоо. Залуу найз минь, та үнэн төсөөлөн бодож байгаагасаа ч илүү ойрхон байна гэж Вагнер нухацтай хэлээд лабораторид орохыг өрөв. Брауди тэдний араас дагангаа. Профессор Шмидтэд үзүүлэх гэж байгаа юмыг чинь би таны зөвшөөрлөөр харж болгосон болов уу гэж асуулаа. 2. Орчлон бүтээгч. Вагнер болон түүний дагалдагсад хагас гэрэлтүүлсэн хот маягийн уулан тасалгаанд орцгоо. Аль нэгэн үед уул, тал, ой тайг, цайд, сэлтгэний ноёд энд баяр наадам хийж байсан байж таарна. Тэд ан гөрөөнөөс эргэж ирээд өглөө болтол найрладаг байсан байж таарна. Бодонгийн уурс авсан махыг гараараа баримзуулгааж, ясыг нь нохоод хайлан, өндөр цомоор шар айраг ууцгаан. Өнөө эрдний танхимыг өргөх дуугаараа дүүргдэг байжээ. Одоо бол харин эзгүй сүмд байгаа юм шиг нам гүм байлаа. Ханыг дагуулan хуруу шил, нэрх сав, шаазангаар дүүргсэн урт ширээ тавьжээ. Асар том шилэн бөмбөлөг ширээний төв хэсгийг эзлэнэ. Профессор Вагнер шилэн бөмбөлгийг чигт гараа сунгав. Эрхэм хүндэт профессор, та юуны өмнө энэ бөмбөлгийнхээ учрыг тайлбарлаж өгөөч гэж Брауди хүсв. Тэгэлгүй яах вэ? Би үүнийг чинь л хийх гэж байна. Хэмээн Вагнер хариулаад унтраал руу дөхөж очив. Цахилгаан жийдэн унтарч танхимд таг харахгүй боллоо. Харин бөмбөлгийн төв хэсэгт нэгэн мананцар гэрэлтэн харагдана. Сууж ажиам уу Брауди? Шмидт хоёр хуучин цагийн ширэн бүрээстэй зөөлөн сандалд сууцгаав. Вагнер бөмбөлгийн дэргэд зогсно. Гэрэлтэгч мананцрын туяанд түүний дүрс үдертэн үзэгдэнэ. Хинч дуугарсангүй. Зөвхөн салхил хуучны энэ танхим гэрэлтэгч мананцрын орчны энэ нууцгай бүдэг харанхуй. Салхины чиг заагчийн хяхах чимээ, улган эсрэх салхи. Энэ бүхэн бухимдуу Брауди мөрөөдмтгий Шмидт хоёрын зэвэг хүргэнэ. Дундад зууны алхимчийн өрөөнд орсонтой эгээ адил байлаа. Шмидт өөрийн хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ дураар нь тавьжээ. Түүнд профессор Вагнер биш, харин доктор Фауст Лайнавчин гэрэлтэх бөмбөлгийн дэргэд зогсох мэт санагдана. Одоо тэр шидэт үгээ хэлж харанхуй булангаас театрын уламжлалт хувцастай Мефистофел гарч ирнэ. Хаалганы цаанаас хар фойдл нохой самар даадж байх шиг. Энд шинэ ертөнц мэдлэх гэж байна гэдэг ертөнцийн бүтээгчийн дүр тоглож байгаа юм шиг. Ёслол төгөлдөр хөдөлгөөнөөр бөмбөлөг рүү гараа сунгангаа. Нарны жижиг систем, эрхэм Шмидт минь, таны саяхан мөрөөдөж байсан юм чинь бэлгэлээ болоод байгаа нь энэ хэмээн Вагнер нам жимийг эвдлээ. Шмидт зөөлөн сандлаасаа чочир өсрөн босров. Ийм юм байж болохгүй. Эперсимори, та шинэ ертөнц үүсэх мананцрыг харж байна хэмээн Вагнер инээмсэглэн хариулав. Ноён профессор, гэхдээ эрхэм найз минь хэмээн Вагнер Шмидтийг зогсоогоод. Би таны бүхэл асуултанд одоо хариу өгнө. Гэхдээ бидний шинжлэх ухааны тухай яриа ноён Браудид уйдгартай төдийгүй бас ойлгомжгүй болох байхаа гэж имэж байна. Тэгэхээр би зөвхөн хамгийн гол зүйл дээр л тогтож ярив. Та өөрөө атомын бүтэц бол орчлонгийн нууцыг нээх түлхүүр гэж ярьлаа. Би энэ түлхүүрийг эзэмшээд байна. Атом дотроос чөлөөлөгдсөн энерги намайг энэ байшинтай цуг дэл бүсрэхээс айлгүй хазаа туршиж атомыг задлаад байна. Орчлон бүрдүүлдэг анхдагч материал миний гарт орлоо. Хэрвээ орчлон бурхан бүтээгүйгүй юм бол энэхүү анхдагч материал, анхдагч хөдөлгүүр, премиум мовис гэж нэрлэгддэг тэр зүйлийг өөртөө агуулдаг болох нь илэрхий. Энэ материалыг тохиромжтой нөхцөлд байрлуулах хэрэгтэй. Бөгөөд тэндээс сансар хорвоогийн амьдрал үүсэн гарах нь дамжиггүй. Энэ бүхэн эцсийн эцэст мэлхийн дүрснээс мэлхий гардагтай адилхан хэлбэр зүйл. Мэдээж үүнийг таарсан дулаантай усан тавих ч үү дээ. Тэгэхдээ үннийг хэлэхэд хэрэг явдал үнээс хэцүү л дээ. Агааргүй орчинд гариг хоорондын орон зайн туйлын нэг температурын шилэн бөмбөлөг хийх тийм ч хүнд биш байлаа.
Гэвч миний энэ сансрын үр хөврөлийг газрын татах хүчний нөлөөнөөс тусгаарлах шаардлагатай байв. Үүнийг би хийсэн. Техникийн олон янзын бэрхшээл байсан тухай яриа болъё. Одоо та нарын харж байгаа миний бүтээсэн сансрын мананцаар эргэж ихснийг л хэлэхэд хангалттай. Харцгаа. Браудэ бөмбөлөг тохин очиж анивчигч бөмбөлөг хэлбэрийн мананцаар тэнглэгийн тойрон эргэлтгийг үзв. Гайхалтай. Гайхамшигтай гэснэ. Браудэ гэнэт нэгийг санан Вагнерт хандаж. Эрхэм профессор та нөгөө торхон дээр суугаад нисчихсэн Фауст адил энэ бөмбөлгөөрөө явчих юм биш үү? Хэмээн инээмсэглэн асуув. Вагнер оргох үед нь дэлбэрэх ёстой төмөр хаалгыг битүү сануулan би хаалгаар гарсан дээр гэж бодож байна. Хэмээн хариулав. Таны нарны систем үүстэл хэдэн сая жил өнгөрөх ёстойг эрхэм хүндэт профессор та хэлж өгсөн болов уу? Гэж Браудэ дахин асуув. Хэдэн цаг гэж та хэлхийг хүсв үү? Юун цаг? Энэ амархан. Энэхүү гаригийн систем нь нарныхаас ойролцоогоор 140 жива дахин бага юм. Инхээр миний тооцоогоор бол энэ системийн ирээдүйн нарны голч 1 см. Хамгийн гадна тойргийнх нь 32 м орчим. Харин манай дэлхий шиг гаригийн голч миллиметрийн 11-ээс ч бага байх болно. Түүнээс гадна би хөгжлийн явцыг зохиомжлогоор хурдсгасан. Урьдчилсан тооцоогоор гаригууд бий болоход 2000 орчим цаг, анхны амьд биетээс хүн үүсэх хүртэл 700 орчим цаг. Манай дэлхий дээр хүн бий болсноос хойш өнгөрсөн хугацаа 40 секунд тус шаарддаг юм. Манай нарны системийн хувьд хугацаа ийм харьцаа байгаа юм. Дэлхийн хувьд авч үзвэл доорх тоо гарна. Хэрвээ анхны сэр нуруугийн амьтан бий болсон үеийг 24 цаг гэж тооцвол сэр нурууднаас хүн үүсэх хүртэл 70 цаг. Ярьдаг хүн амьдарсан бүхий л хугацаа 4 секундэд багтана. Хүн ярьж эхэлсэн тэр үеэс хойш өнөө хүртэл хүн төрөлхтний бүх төөх анхны бүдүүлэг организм хүртэл хүн болтол хувирсан тэр хугацааны 63,001-тэй тэнцүү хороонд багтаж байна. Энэ жижигхэн дэлхий бичил гаригууд дээр хүн бий болно гэж та арай бодож байгаа юм биш үсттэй. Яагаад үгүй гэж. Энэ гаригийн систем үүсээд мөхөх хооронд үүссэн хүн төрөлхтөн биднийхэр хэдэн минут л оршин тогтно. Гэхдээ тэдний тухай бидний минут маань сая жилдээ тэнцүү юм. Энэ 5-6 минут бол олон үе удам улиран солигдож төр улс бий болон мөхөж, дайн хувьсгалууд дэлхийг донслогож, хүмүүс төрж, зовн зүдэрж, мөнхрөх тухай бодож, өөрсдийгөө ертөнцийн оргил хэмээн тооцож, үхэн мөхөхөд хангалттай хугацаа. Магадчгүй агуу их одон орончид төрөн гарч сансар окторгыг судалчих болох юм. Иймэрхүү бичил сансар оршин тогтнож болох тухай манай Оросын яруу найрагч Валерий Брюсов бодож байжээ. Гэхдээ электронны ертөнцийн тухай бичсэн билээ. Тэрээр хэлэхдээ тэдний хэмжээ өчүүхэн гэвч Тэнгэр окторгийн адил хязгааргүй манайх шиг тэнд гаслан тачаалын аль нь ч би тэр чатугай тэнгэрхэн ихэххэн ч бас би манайх шиг агва уутам хорвоогоор мэрэгдэн ахвын төв болгон тавиад нууцын дөлөнд нэвтрэхээр яарцгаан нухацтай наргагүй цэцэрхэн яг л над шиг харин сүрэл мөхлийн үнсэн дундаас хамгаас шинэ амьдрал бүрэлдэх тэр хоромд сохор итгэлийн хүсэлтэд баригдан соён гүйгүүлэгчтэй бурхан унтраав гэж хашгирцгаана. Профессор Вагнер уг шүлгийг герман хэл дээр хөрвүүлэн уншаад яруу найрагчийн уран сайхны хэллэгийг бүрэн гаргаж чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлв. Гайхалтай хэмээн Браудэ дуалдаад. Гэнэт манай ертөнцид ч гэсэн иймэрхүү шилэн бөмбөлөг дотор оршин сансрын ямар нэгэн профессор Вагнерийн лабораторийн туршилт болж байвал яана гэж тоглоомоор асуув. Би тэгж бодохгүй байна гэж Вагнер хариулаад. Бөмбөлөгтэй төстэй юм байж болох юм. Орчлон ертөнцийн хязгааргүй мөрөлд хазаалтыг Эйнштейн хэдийн баталсан шүү дээ. Тим нэг мундаг Вагнер байлаач гэсэн тэр миний нэгэн адил бурхан тэнгэр биш нь мэдээж. Би орчлон бүтээгээгүй. Харин бүтээгчүүгээр гайхалтай ажилтдаг ертөнцийн мөнхийн хүчийг ашиглаж байна гэв. Бид энэхүү бичил хүн төрөлхтний харж түүний түүхийг ажиглаж чадах хэсгийг профессор та хэлж өгнө үү? Чадахгүй байхаа гэж бодож байна. Энэ ертөнц биднээс хэдэн сая километр аслагдсантай игээ адил. Түүний өчүүхэн жижиг хэмжээ, түүн дээр хугацаа, ер бусын хурдтай явдаг зэрэг нь бидэнд ажиглах боломж өгөхгүй.
Энд сая газрын төсөөллөөс ч давж байна. Гэвч би энэхүү нууцад нэвтрэн орохыг хичээнэ. Би тусгай телемикроскоп зохион бүтээж секундэд хэдэн мянган зураг авах тусгай аппаратаар зургийг нь авахар төлөвлөж байна. Дараа нь эдгээр зургаа дэлгэц дээр өсгөөд удаашруулан гаргах юм. Гэхдээ л ийм хурдан авсан зураг тус бүр хоорондоо хэдэн зуун жилээр аслагдсан үеүүдийг бүртгэн авахаас цаашгүй. Гаригуудын хөдөлгөөнийг нь удаашруулж чадвал яах вэ? Ингэснээрээ бид тэдний амьдралыг уртасгах болно. Гэхдээ тэд энэ өөрчлөлтийг бараг мэдрэхгүй биз. Учир нь үүнтэй хамт тэдний органик болоод сэтгэл санааны хөгжлийн бүх процесс удаашрах болно. Ийм л тохиолдолд бид тэдэнтэй харилцах холбоо наазах нь гэхэд радио холбоо тогтоож чадах юм. Энэхүү бичил ертөнцийг дамжуулах станцын хамгийн хүчтэй дохиог мэдрэх чадвартай хүлээн авч хийж бараг л чадахгүй байх. Гэвч эцсийн эцэст боломжгүй юм гэж үгүй шүү дээ. Хараарай. Төв бөөм нь улам нягтарч хүчтэй гэрэлтэн мананцраас нь өтгөн юм тасарч байна гэж Шмидт дуалдав. Тийм ч хурдан биш ээ. Та нар одоо өрөөний харанхуйд дасаж байна. Харин тэр дасарч байгаа өтгөн бол ирээдүйн нэг гариг. Тэр хэд хоногийн урд үүссэн юм. Түүнийг та нар сая мананцаар наашаа эргэх үед олж харжээ. За би явлаа. Ажил их байна гэдэг профессор Вагнер тасалгаандаа орлоо. Брауди Шмидт хоёр хүний бүтээсэн дотор нь шингэн цэнхэр өнгийн мананцаар айжим эргэлдсэн шилэн бөмбөлөг рүү иргэн илбдүүлсэн юм шиг харсаар үлдэв. 3. Шидтэй хайрцаг. Профессор Вагнер эндүрсэнгүй. Тоглоом нь Шмидтийн сонирхлыг онцгой татжээ. Брауди ч түүнээс хоцорсонгүй. Тэр хоёр харанхуй танхим шилэн бөмбөлөгийн өмнө хэдэн цагаар сууж гэрэлтэгч мананцрын өөрчлөлтийг ажиглан байлаа. Үзэр үнэхээр гайхамшигтай ажээ. Сансрын мананцар улам нягтарч бөмбөлөг хэлбэрийг улам гэрэлтсээр байлаа. Шингэн цэнхэр гэрэлт сайж эхлэв. Хамгаалалтын хэрэгсэлгүй харахад нүд үдмөр ажээ. Утаад шил зүүхэд хүрв. Гэрэлтэж бөмбөлгийг тойроод нэг хэсэгтээ бүдүүрсэн цагираг үүсгэжээ. Тэр цагираг тасарч аажмаар агшиж бүдүүрсэн хэсэгтэйгээ нийлсэн байна. Брауди Шмидт хоёр Нептун гэж өөртөө нэрлсэн анхны гаригт минь дэвшүүлж байлаа. Удалгүй өөр гаригууд ч үүсэн тэдний тойрон асар хурдтай эргэлдэж дагуу сарнууд бий болжээ. Нарны шинэ ертөнц солонгийн бүх хөнгийг цацруулан бүрэн амьдралаар амьдарч эхэлжээ. Улаацсан гэрэлт мандал төвийн нар шилэн бөмбөлгийг хэдийн хурцаар гэрэлтүүлж байлаа. Түүний гэрэл танхимыг гэрэлтүүлнэ. Ажиглаарай. Одоо энэ гаригхан дээр шүн болж байна. Гэхдээ нар ямархуу дүл цацж байгааг хараач гэж Шмидт өгүүлнэ. Нептун дээр удахгүй ихтозавр бусад гайхлууд ч бий болж магад. Тэд дахин чимээгүй болж ажиглалтаа үргэлжлүүллээ. Шмидт хэсэг хугацааны дараа манай өрөөнүүдэд удахгүй хуучин цахилгаан дэлгүүний оронд жинхэнэ нар гэрэлтэж эхэлнэ хэмээн ярив. Тийм ээ. Гэвч амьд ертөнц хүний хөгжлийг бид үзэж чадах болов уу гэж Брауди сонирвчлана. Профессор Вагнер амласан. Тэр өөрийнхөө телемикроскопыг эрчимтэй хийж байгаа. Бөмбөлгөөс дулаан цацарч байгаа ч юм шиг танд мэддэхгүй байна уу хэмээн Брауди хэсэг азнаад асуулаа. Ийм юм байж болохгүй. Бөмбөлгийн дотор хэсэгт огт агаар байхгүй. Ингэлээр дулаанд амжих ёсгүй гэж Шмидт хариулав. Брауди бөмбөлөг тойртон очиж гараа хүргэж үзээд бөмбөлөг халж байна гэв. Гайхмаар. Профессор Вагнерыг дуудах хэрэгтэй. Вагнер тасалгаандаа ямар нэгэн төвөгтэй машинтай түргэн хөдлөн ноцолдож байлаа. Гартаа эрзэнтэй төстэй материалаар хийсэн бэлэн өмсчээ. Бөмбөлгийн тухай сониныг сонсоод хэсэгхэн бодолд оров. Хаа нэг газраар нь лагаар орж байна. Эн чинь аимшигтай шүү дээ. Бөмбөлөг халсаар эцтэй гэж Брауди дуалдав. Шилэн бөмбөг хаг усарч болох юм. Гэнэт атомын дотоод энергийн задрал болбол яана? Эн чинь гинтийн гамшиг. Таны төсөөлж байгаа шиг аимшигтайч бишээ. Олны дунд 1 грамм материйн атомын задралаас 2 тонн нүүр шатаасантай тэнцүү хэмжээний энерги ялгардаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Энэ худлаа. Атомын дотоод бодит энерги энэ хэмжээний 10-8-тай тэнцүү.
Тэгээд ч бидний шинэ ертөнцийн атомын материал маш бага. Жинхэнэ сүүлт одны аврах том хийм биеийг нэвтрүүлбол хуруучин багтааж болно гэдгийг та нар мэдэж байгаа. Инхээр энэ жижиг дэлхийхэн маань ямар өчүүхэн хэсэг болох нь илэрхий. Гэхдээ мэддэггүй хэмжээний дэлбэрт болж болно. Арга хэмжээ авъя. Профессор та энэхүү бичил сансраа үхэлд илгээх гэж байгаа юм биш үү? Бүх дэлхий гаргүй сүндэг тавилантай. Тэнгэрийн ёроолгүй уудамд наруу тасралтгүй мөхөн сөнөж төрөн гарч байдаг. Би нэг чухал нээлтийг яг цаг нь олж хийлээ гэд. Профессор Вагнер нэгэн үл мэдэгдэх металл ч юм уу эсвэл хайлтшаар хийсэн жижиг хайрцаг өргөнгөө. Та энэ жижиг хайрцгийг харж байна уу? Энэ бол үлгэрийн гайхамшигыг бүтээж чадах шидэт хайрцаг хан. Одоо өвчлсөн ертөнцөдөө эргэж очицгоё гэв. Тэд танхимд орлоо. Профессор бөмбөлөгт гараа хүргэж үзв. Гараар удаан барих аргагүй болтлоо халжээ. Тийм ээ, хойшлож болшгүй. Хөөхий дэлхийхэн минь хүн бий болж нараа харахаас урдж чимийн сүнхэн. Өглөө хөгшин буддаа үүнийг сайныг бэлгэлж гэж хэлэх байсан байх. Ингэж хэлээд профессор Вагнер жижиг хайрцагаа бөмбөлөг рүү чиглүүлэн яг л зураг авах гэж байгаа юм шиг барив. Зургийн аппаратаар сүнэж байгаа ертөнцийн царайг буулган авах нь хэмээн бодож болох биз байв. Яг л зургийн аппаратчиг товчлууранд тор хийн. Энэ мөчөд дурангаас шингэн зэнхэр гэрлийн урсгал хөвлөө. Дэлхий асаж байгаа бөмбөлгийн галыг унтрааж байх мэт санагдана. Эхлээд Нептун, дараа нь бусад гариг, эсэд нь нар унтрав. Өрөөнд харанхуй болж бөмбөлөг хоосорчээ. Жижиг хайрцагнаас урсах цэнхэр гэрлийн туяанд л бөмбөлгийн ёроолд суух цайвар нутгийг ажиглаж болох ажээ. Дууслаа гэж профессор хэлв. Гаригийн жижигхэн системээс үлдэж байгаа юм нь энэ л байна. Энэ нутагт бичил дэлхийн ирээдүйн оршин суугчдын агуу их санаа, тэдний шунал тачаал, үнэн, сайхан ирээдүйн төлөө тэмцэл зорих тэмүүлэл нуугджээ. Бүгд л үнсэн товрог боллоо гэж Шмидт гунигтайгаар ярина. Тэрээр хоёр гараа унжуулан зогсох нь шинэхэн шарилын дэргэд ном альдаж байгаа хар ламтай адилхан. Найз минь, гутрангийн үзэлд унах хэрэггүй. Энэ үзнээс орчлон ертөнцүүд өөрийн гайхамшигт доголдолтойгоо хамт эцэс төгсгөлгүй олон дахин бий болсон. Бий болох ч болно. Танд шинжлэх ухааны хүний хувьд энэ үнс гэдэг амьд бие дагуулгадах элементүүдээс ямар ч ялгаагүй химийн элементүүд гэдэг нь ойлгогдож байгаа. Бид тэдгээр элементийг хувиргах, атом болгон задлах, атомыг цааш нь задлан шинээр атом, матер, ертөнц болгох хэрэгслийг нээсэн юм. Үүнийг та яаж хийсэн бол? Энэ тухай дараа ярив. Харин одоо та хоёр гашуудлыг тайлахын тулд би өөрийн шидэт хайрцагын ашиглан нэг ил бүзүүлэхийг зөвшөөрнө. Энд харанхуй байна. Манай тасалгаанд орцгоё. Вагнер гар бичмэл зураг схем нарийн төвөгтэй аппаратуудын дуусаагүй багаж төхөөрөмж овоолсон бичгийн ширээнийхэн дэргэд зогсов. Брауди Шмидт хоёр Вагнерийн хоёр талд орж суунгаан түүнийг анхааралтай наргагүй ажиглаж байлаа. За энэ бэхийн савыг авъя л да гэж Вагнер оюутнуудад хичээл уншиж байгаа мэт өнгөөр хэлснэ. Тэгээд түүнийг шидэт хайрцагны туяанд яах нь үзье л дээ. Ингээд бэлэн боллоо гэв. Одоо тэгээд яах вэ? Энэ бих шингээгчийг авъя. 1 2 3 гэж элбчин дуурайнд тоолоод түүний бихийн сав руу чулуудчихв. Үнэхээр ер бусан юм болж үзэгчд гайхсандаа өөрийн ирэхгүй туалдав. Тэр бихийн савыг хаг зогсонгүй. Харин түүн рүү савнд байгаа шингээ юмд хатуу бишд ордог шиг л ороод явчихв. Бихийн сав хэлбэрээ хуучнаараа хадгалан бих шингээгчийн өнцгүүд нь цух байна. Цааш нь 1 2 3 би одоо бих шингээгчийг авъя. Бихийн сав бүтнээрээ байсан байрандаа байгаа биз? Нэг нь энэ бихийн савыг аваадах. Шмидт Брауди хоёр гайхсандаа болоод хөдлөх цөхөө байсангүй. Альвэ ноёдоо юу болчихов? Брауди гараа сунгалаа. Сандарсандаа болоод хуруунд чичирч харагдана. Тэр бихийн савыг бариад автал хуруунууд нь бихийн савн дундуур нэвтрэн орж тэр гараа өөрийн ирэхгүй зангидчихв. Пэ хэмээн дуу алдаад Брауди хариу ирэн Вагнер Шмидт хоёр руу арчаагүй харна. Вагнер толгоогоо гэдгэлгэн инээн. Дараа нь тэр шидэт хайрцагхнаа гэмтхэн шүүрч аваад
галтаа задгаа 100 руу хаячихав. Шмидт Браudi хоёр зэвхий царайлан өндийж Вагнерыг арай солиорчихсан юм биш байгаа даа гэсэн шиг ширтэнэ. Гэвч тэр инээнгээ бэлэгээ суглан авч мөнхөө 100 руу шидээд гайхаж алмаарсан сонсогчтой хандан. За эрхэм үүд минь юм ойлгож байна уу да? Гэв. Би юу ч ойлгохгүй байгаагаа хүлээе гэж Шмидт өчөв. Тэр тусмаа сайн. Харин үүний үр дагаврыг эрхэм Браudi та ойлгож байна уу? Үгүй гэж Браudi сэжиглэнгүй бөглөө дуугарав. Энэ их хялбархан. Одоо намайг бэхийн сав гэж саная. Ха. Бүр амархнаар хэлбэл би өөрийгөө энэ чөтгөрийн туяагаар шаарчихсан юм. Нэг үгээр хэлбэл энэ дээ. Тэр гэнэт тасалгаанд байгаа ширээ сандал дундуур игээл агаар дотор яваа юм шиг алхаж гарав. Нэг үгээр хэлбэл би хий үзэгдэл. Хүн хий үзэгдэл. Тэрээр дахин цууратуулан инээн. Одоо салхахаа өмнө эрхэм Браudi таныг тэрч зочломтгой байсантай талархал илэрхийлэхийг зөвшөөрнө. Тэр гараа дэлгэн Браудиг чиглэв. Браudi айсандаа нүд нь ороо дээрээ гарч үнэхээр л хий үзэгдэлтэй учирсан мэт ухарч ширээнд наалданд зогсно. Гэвч Вагнер түүнд ойрцоор тэрч байгаа дүр үзүүлэнгээ бүх бие махбод дундуур нь нэвт гараад явчихав. Браudi түүний биеийг агаарын шингэн урсгалж шүргэн цахилгаангүйдэл зохиод өнгөрөх шиг санагдав. Одоо хагцгаая найзууд минь гэх Вагнерын дуу ард нь хөнгөнөн сонсогдов. Браudi та надаас Фауст Мефистофелийн хамт дарсны торх хөлөглөн ниссэн шиг бөмбөлгөөр нисчихгүй бизээ хэмээн асууж байсан. Шинжлэх ухаан ямар ч үлгэрийг амьдралд хэрэгжүүлж чадна. Орчин үеийн шинжлэх ухааны Фауст надад түүнээс дутуугүй чамин аргаар зүжигчдийн ярьдгаар хөшиг хаагдахын урд алга болон одохыг зөвшөөрнө үү? Хагццгаая. Москвад хүлээн авч чадаагүйгээ үнэн сэтгэлээс харамсаж байгааг нь тав бид дамжуулаарай. Ингээд Вагнер ухаан алдагшсан үзэгчдийнхээ айцыг төрүүлэн гинэж шатаж байгаа гал руу орж дүлэн дунд зогсонгоо тэдэнд эцсийн удаа хөгжилтэй наргагүй толгой дохиод зуухны хан руу орж бараа тасрав. Хагццгаая гэх Вагнерын бөглөө дуу хаа нэгтэйгээс дахин сонстов. Аль эртнээс өрөөний хаалга зохиж байсан авч Браudi Шмидт хоёрын аль нь ч хөдөлж чадахгүй байлаа. Браudi зөөлөн сандал лаглаан унаж өөрийн ухаангүй сууж байв. Хаалга зөөлөн онгоож тэндээс тав бие болгоомжтой шагаана. Тэрээр тойруулан хараад профессор Вагнер өрөөндөө юу? Браudi түргэн наашир би хорооноос маш чухал мэдээ авч ирлээ гэж шивнэн хэлв. Хорооноос Вагнерыг амьд үлдээх нь маш аюултай гэж шийдсэн. Энэ асуудлаар танд заавар ирүүллээ. Түргэн гүйцэтгэх ёстой хэмээн тэрээр бас л шивнэн. Тусгай дохионы нууц хэлээрээ ярьлаа. Ороотчээ Вагнер баахгүй. Тэр алга болчихсон. Тэр чинь хий үзэгдэл 100 руу орчихсон. Гал хан дундуур шүү гэж Вагнер хоолоогоо шахаж гал шатаж байгаа задгаа 100 руу өөрийн ухаангүйнүүдээр ширтэн бархирлаа. 4. Сүүдэгнэл. Профессор Вагнер задгаа 100-ны ханаар нэвтрэн гарах зураа. Ингээд л би баригдаж оногдчихгүй дуртай газраараа нэвтрэн ордог. Хүнэн сүүдэгнэл болжээ. Би бараг сүнс гэмээр болсон ч мах цуснаас бүрдсэн хүн шүү дээ гэж бодов. Зуухтай гал руу орохдоо би үндсэндээ азаад уршсан. Аатмын шин чанартай болсон үед гал надад аюулгүй байна гэж би зөвхөн онлын хувьд өөрчлөлтөнд таамагласан билээ. Биеийнхээ шин чанарыг судлаагүй байсан шүү дээ. Азар би алдсангүй. Гэхдээ би чинь хаана байна да? Профессор Вагнер харанхуйд эргэн тойрноо харлаа. Энэ нь элдв янзын новшоор дүүргэсэн агуулга болох нь илэрхий. Гэвч энэ хөглөрсөн эд хогшил профессор Вагнерт өчүүхэн саад болсонгүй. Хөлн нэгэн авдарт өвдгөө хүртэл орж би энэ хуучин төмөр хоолойнуудыг нэвт гарч толгой хүзүүндээ хүртэл хувийн саваар дүүргэсэн 50 руу шурган явж байв. Агуулга харанхуй бүх металл эдлэл хөх өвтөр өнгөтэй гэрэлтэн. Хачим нүдний мань торон бүрхөвч металлын гэрэл туяаг мэдрэх чадвартай болсон нь илэрхий. Энэ тухай шинжлэх ухаан хараахан юу ч мэдээгүй байгаа. Вагнер дундуур нь гарч ирсэн хан руу эргэн харав. Тэр хан
бүтнээрээ байгаа эсхийг баттай мэднээр байв. Түүний бодож байснаар ханан дундуур нэвт гарч ирсний өчүүхэн жуулм мөрүүлдээгүй ажээ. Харин өөр юм түүний гайхлыг төрүүлжээ. Цахилгаан чийдэн зуухны галд хурц гэрэлтсэн дөнгөж сая гарч ирсэн өрөө нь ханан дундуур нэвт харагдана. Тоосох шохоон үе бүхэн ширхгээрээ харагдах авч хан нийтдээ нэвт харагдах ажээ. Тэрээр галын хаажаар дөлөн дундаас шидэд хайрцагнахныг гаргахаар оролдох Шмидт ухаангүй байгаа Браудтай зууралдаж байгаа Таубыг харлаа. Орох хаалганы хан бас л нэвт харагдах бөгөөд манаач нар суугаад дараачийн өрөө жаахан цаана нь төдий өрөө тасалгаа үзэгдэнэ. Мебель ч гэсэн бас л тунгалаг болжээ. Иймээс бүхий л эд юмс өрөө тасалгаа хүмүүсийн дүр санамсаргүй нэг хальсан дээр давхардуулан авсан фото зургийг санагдуулмаар үзэгдэнэ. Огт ойлгомжгүй юм. Миний нүд Рикс туяаны шин чанарыг олжээ. Агуулгыг тойруулан хараад өрөөний гэрэл наашаа нэвтрэхгүй байгааг ажиглав. Металлууд хөхөлбий туяагаар гэрэлтэх бөгөөд тасалгаа нийтдээ харанхуй байв. Үүнд ч үнэндээ онцолж гайхамар юм алга. Ердийн гэрэл ханан дундуур нэвтрэхгүй. Хамгийн сонин нь би намайг хүрээлэн буй юмсыг гэрэлтүүлээгүй байгаа гэрлийг харж байна. Гэтэл агуулгын хоёр хан таг харанхуй байдаг чинь юу илээ? Тэр нэг хан руу алхангаа зог тусаж гайхсандаа дуу алдлаа. Хөлд нь тулга цэг олцсонгүй. Тэгэхэр нь ханан дундуур болгоомжтой гэгч толгоогоо цухуулгаад толгоон шөнийн харанхуйд шумбуу. Гадна хан байжээ. Ширүүн бороо орж байсан боловч борооны туслууд түүний толгойг нэвтрэн унаж толгой нь хуурай байх үлгөө. Ширүүнээр эргэлдэг салхи хүүтэн агаар мэдрэгдэхгүй ажээ. Маш сайн. Надад бальтоо нарны халтны хэрэг алга. Гэхдээ л би унчих шахлаа. Миний хувьд шинэ ертөнц маань бас л аюултай юм байна. Болгоомжтой. Хуучин том царсан хаалган дундуур гэрэлтэй хонголт гарах хаалгыг зүглөв. Хоёр манаач түүн рүү ухсхийв. Тэд юу ч мэдээгүй байгаа нь илэрхий. Зогс. Хэн бэ? Профессор Вагнер гэдэг тэднийг огт тоосонгүй цааш одлоо. Түүнийг барих хэмээн ухсгийсэн манаач нар хоорондоо хий мөргөлдөөд хоцров. Тэд айсандаа дуу алдан хаш гэрч зүгтааж өгөв. Профессор цэцэрлэг түрээлэнд орж эргэн тойрноо харна. Харанхуй тэнгэр түүнээс ч илүү хар цайзны дүрс мэдэгдэх төдий бүрсэв. Гэрэлтэй өрөөнүүд тэнгэрээс дүүжилсэн том дөрвөлжин дэнлүүл үгүй адил харанхуй дунд гялбалзана. Ханнууд Вагнерийн тухайд тунгалаг учир дотор болох үйл явдал нэвт үзэгдэг ажээ. Цайзанд учир начиргүй өөмөлдөнө. Хүмүүс гэрэлтэй өрөөгөөр гүйлдэн харанхуй шат руу орохдоо алга болж нөгөө гэрэлтэй өрөөнд дахин бий болох бүлгөө. Бүгд л уруугаа гүйлдэнэ. Тэд түүнийг мөрдөхийг оролдож буйн тэр. Вагнер өөрийн ирэхгүй инээмсэглэн довын бэл рүү яарамгүй уруудлаа. Араас хөөхөн түүнд аимшигтай бос. Гэвч тэр эрдмийн ажлын нам гүм дассан элдв шуугаан дургүй хүн байсан учраас ойртон ирэх хүмүүсийн хашгиралдааныг сонсоод замын хажууд ургасан дал модны хонгилд орж нуугдлаа. Түүний хажуугаар гартаа буу барьсан замаа дэллүүгээр гэрэлтүүлсэн зарцнаар шууган өнгөрнө. Хэдэн хүн ойг самнахаар үлдэв. Тэдний дуу их л бөглүү сонсогдоно. Сонирхолтой ажиглалт байна. Дуу аваа хэмийн сонсдох атал модны цаанд байгаа дэллүү нэвт харагдаж байна. Дэллүүнүүд харагдгаа болоход профессор хонгилоосоо гарч цааш алхав. Манан салхинд хөөгдөн гэгээ орж эхэллээ. Дорноос үүр цайна. Үүрийн туяа улбар биш нэг л шин сонин өнгөөр гин. Профессор Вагнер бүхэл өнгө туяаг эргэн сансан авч түүнд ойрдох өнгийг олсонгүй. Улаан, шар, хөх зэрэг үндсэн өнгө хослолоороо ч ягаан, ногоон, улаан шар эсвэл гэрэлт ертөнцийн түмэн өнгийг бий болгодог хэлбрээрээч энэхүү өнгийг гаргаж чадахгүй. Нар урган гарч ирсний дараа бүрж гайхмаар өнгө бий болжээ. Нарны зээрэнцэг үл тавигдах өнгийг нүд цохломдоо утсан цагиргуудаас тогтжээ. Газрын гадаргууч түүнээс дутамгүй гайхалтай үзэгдэнэ. Ямар нэг ил бичин ганц шөнийн дотор өөр ертөнцөөс авчирсан будгаар бүх дэлхийг өөрчлөн бодчихсон мэтээ санагдана. Сүүдэр газар нь гэрэлтээгээс хурц ямар нэгэн гэрэл зургийн
негатив шиг харагдчихжээ. Гэлээч гэсэн шинэ өнгө Вагнерт хайргаар хучигдсан эзгүй Ийзер нутгийг танихад саадуулсангүй. Алсад хот харагдана. Хотын дээгүүр тоорцог шиг бөмбөр ороотой сүмийн цамхаг үзэгдэх нь үйлдвэрийн хоёр янданг санагдуулна. Эн чинь мөнхөн байх шүү дээ хэмээн Вагнер дуу алдаад алхаагаа түргэсгэв. Явхад их хөнгөн ажээ. Бас нэг шинэ бүтээл. Биеийн жим маань хөнгөрсөн хэрэг. Вагнер төмөр замыг хөндлөн гарав. Яг энэ хоромт суудлын галтэрэг явж байж таарчээ. Вагнер юм амсан мэдрэхээс татгалзаж чадсангүй. Галтэрэгний өмнөхөн талд замын гол зогслоо. Галтэрэгний чимээ шуугаан түүнийг дүжрүүлнэ. Ууран тэрэгний гал маналтсан хөвлий түлш усны болон ачааны вагоны харанхуй дараа нь зорчигчдын вагонууд нүдний өмнө жирэлзэнэ. Вагоны шал Вагнерийн бүслэгийн дээдхэн талд таарч байлаа. Битүү шаргал ногтон сахалтай баяр хөөртэй инээмсэглэн нэгэн хүний цээжин хэсэг гэнэт шалан дээр гарч ирэн вагоныг зүсэн хойш орохыг нойрмог зорчигчид балмагтан харна. Галт тэрэг өнгөрч Вагнер аянаа үргэлжлүүлв. Тэр өөрөө галт тэрэгэнд суух гэж яарч явлаа. Билет худалдаж авах хэрэггүй бөгөөд түүнийг вагоноос буулгах аргагүй. Хүчээр энд авчирцгаасан улс одоо буцааж тэн биз гэж бодоод инээд нь хурч явав. Яарч явсандаа тэр замын мөрийг товчлон нэгэн хашаатай байшин дундуур нэвтрэн гарахаар шийдэв. Нохойн түүн рүү хутсан дайрч хөлнөөс нь зуух гэсэн боловч гэнэт хоосон юм өмхөн авсандаа балмагдаж гомдолтой гаслан сүүлээ хавчин зүгтав. Вагнер Вашингийн ханыг нэвтрэн нэгэн өрөөнд ортол гэр бүлийн маргааныг гэрч болчихлоо. Хар үүрээр нөхөр нь ширэлцэн үстэй толгойдоо сарвчтай малгай тавьчихсан. Дөнгөж сая ууж байгаад ирсэн бололтой суух бөгөөд эхнэр нь цаашаа харан зогсоод түүнийг зүхнэ. Нөхөр нь Вагнерыг эхлээд харангуутаа амаан байдгаараа хангаан босож мэхийн ёслохыг хичээв. Ямар болтлоо ууснаа харвуу. Одоо бүр хий юм хардаг болох шивдэ гэж эхнэр хашгирав. Гэвч нөхөр нь итгэхээс өөр аргагүйгээр хуруугаараа заах тул эхнэр нь эргэж харснаа. Дуу алдаад шалан дээр өнхөрчихөв. Вагнерийн сэтгэл зовжээ. Уучлал гуйгаад байшингаас гарав. Эцсийн эцэст өөрийн давуу талаа буруугаар ашиглан онц шаардлагагүйгээр хүмүүсийг айлгаж сандрагах хэрэггүй гэж бодлоо. Өглөө зах дээр юм борлуулах гэж яваа тариачдтай тааралдвал тэрээрээ тойрон өнгөрнө. Онцгийн гойд явдалгүй Мюнхен төрлөө. Вагнер Мюнхенд хизээнээсээ дуртай. Мюнхен бол 10,000 зурагчтай шинэ афин бөгөөд хүмүүс нь хүүтэг хүндий Берлинийг бодвол илүү найрсаг. Хот нь сэтгэл дулаан. Голын ус нь номин цэнхэр өнгөтэй. Карлсплац руу орж гаднаас ирсэн зочноо баяртайгаар тэврэх мэт хоёр үзүүрийн цамхагтаа хаалгатай агас дугуй байшин хараад тэрээр жаахан зүрх алдав. 20-наас гарснаас хойш тэрээр хүмүүстэй уулзахыг их хүснэ. Гэвч хан нэвтрэн гарах чадвар бүхий биеийн шин чанар түүнийг хүмүүсээс тусгаарлах хан болжээ. Тэр хагас хий үзэгдлийн амьдралаар амьдарч хүн амьтдыг айлгахаас өөр аргагүй. Үнэн дээр тэр өөрийн биеийн атомуудыг хуучин хэвдэн эргүүлэн оруулж чадах юмтай. Гэвч тэгвэл түүнийг дахиад л бариад авах болно. Үгүй ханлаа хэмээн үглээд тэр яг л хурдан хөлөг онгоц тэнгисийн гялгар гадаргуугаар өнгөрөх адил хүмүүсийн сонирхол балмагдал айл сандарлыг ардаа орхин гудамжны хөдөлгөөний урсгалд шомбон орлоо. 5. Эмзэг газар. Хүнэн хий үзэгдлийн сураг Герман, Европ, Атлантын чандын орноор тэд орхноо тархжээ. Хий үзэгдлийн яваа замыг радиогоор зарлаж байлаа. Хий үзэгдэл Мюнхенээс Регсбург руу нүүн очиж дараа нь үүнийг Нюрнбергт 2 хоног байхыг нь хүмүүс харж. Тэр хот дотор дуртай зүгтээ байшин барилга, явж байгаа трамвай, автомобиль, хүмүүс дундуур нэвч шувт аялан явна. Хожим түүнийг Бамберг, Лейпцигт эцэст нь жижигхэн Фалксенбергт байлаа. Харсан байна. Өнөө маргаашгүй Берлинд ирнэ гэж хүлээж байлаа. Бүх сонинууд хий үзэгдлийн тухай өгүүлэл цахилгаанаар дүүрчээ. Хий үзэгдэл өмнөд Германаар зугаалж байх үед хой зүгийнхэн олон түмэн ямар нэг хүний залмихэнд орсон байх хэмээн бодоцоож хий үзэгдэл оршин тогтнож буйг эсэргүүцэж байлаа. Хэд хоногийн дараа хий үзэгдлийн тухай цахилгааны үеэр бууж ов залны тухай бодлыг орхихоос өөр аргагүй болжээ.
Бид нэг ёсны нийтийн сэтгэлгээний хямрал болох олон хүний хамарсан ховстой тохиолдсон байх. Сэтгэл зүйч, мэдрэлийн гажиг судлаач нэгэн профессорын таамаглал хэсэг хугацаанд томоохон амжилт олж байлаа. Энэ таамаглал зарим нэг баталгаа болж байсан нь учир бол сонин үзэгдэл маань одоо болтол өөрийн бодитоороо оршин тогтнож байгаа талаар ямар нэгэн биетэй уул мөрд орхиогүй оршиж байв. Өнгөрсөн үед нийтээр ховс болон сэтгэлийн хямралд орж байсан тухай үнэншмээр жишээнүүд хийж татаж байлаа. Хий үзэгдэл гарч ирсэн тухай нэгэн зэрэг Лейпциг, Гейдельберг, Кельн хотуудаас мэдээ ирснээс болж олон нийтийн ховсын тухай таамаглалын талыг баригчид ялалтын баяраар тэмдэглэж байлаа. Дайны дараах эдийн засаг улс төрийн хямралдаанаас болж сэтгэл санааны байдал нь тэнцвэрээ алдсан хотын оршин суугчдын оюун ухаанд хий үзэгдэл бүрч хүчтэй нөлөө үзүүлсэн бололтой. Олон хүнд үнэхээр хий үзэгдэл харагдаж байсан ч байж болох юм. Хүмүүс байнгын сэтгцийн дарамтанд орж унтахаар хэвтэгдээж гэнэт нөгөө хий үзэгдэл чинь ирж шүн унтлахын өрөөнд дундуур маань нэвт гарвал яана гэж өөрийн ирэхгүй бодох болов. Гэвч тун чудалгүй ховсын таамаглал хүчтэй зохилт авлаа. Хий үзэгдэл явж байгаа автомобиль барилгын ханан дундуур нэвтрэн байх үеийн зургийг хэд хэдэн хотуудад гэрэл зургийн аппаратаар авсан гэжээ. Хоосон санааны төсөөллийг гэрэл зургаар авч болохгүй нь мэдээж. Хамгийн бүдэг гарсан гэрэл зураг дээрч гэсэн хий үзэгдлийн гадаа төрхийг төсөөтэй талуудыг тогтоож болохоор байлаа. Шуугаан тэгдээсэн кино зургийн хальстай болохын тулд гайхал мангасыг ч зургийн авахд бэлэн аимшиггүй чин зоригт кино операторууд хий үзэгдлийг шил тарван дагана. Хий үзэгдлийг дэлгэцэн дээр гарган 9 босын үзэгдлээс болж нэгэнт сандралд орсон ард иргэдийг улам өмүүлэх болно гэж захиргааны шийдвэрээр кино зураг авах явдлыг хориглосон байна. Хэвлэлийн байгууллагуудад ч гэсэн дарамт үзүүлэх болов. Эдгээр арга хэмжээг засгийн газрын бүх үйл ажиллагааг үзэгдэхгүйгээр удирддаг дарангуйлагч хорооноос явуулж байлаа. Хий үзэгдэл нь өөрийн биед одоогоор тайлбарлахын аргагүй нэг аргаар энэхүү гайхмаар чанарыг бий болгосон олзноос оргосон профессор Вагнер болохыг хорооны гишүүд хамгийн түрүүнд мэдсэн юм. Өргөн олон үннийг мэдхээс үртэн хий үзэгдлийг яаж ийгээд устгах найдвараа хороо алдаагүй байлаа. Түүгээрч барахгүй галтай задгаа зуухнаас гарган авсан аппаратыг засварлаж байгаа тухай профессор Шмидтээс найдвар төрүүлэх мэдээ ирсээр байна. Гэвч энэхүү найдвар биелсэнгүй. Хий үзэгдэл Берлинд хэдийнэ хурдан галт тэргээр ирж хорооны хувьд хортоогоор бие авч яваа тухай сүүлийн үеийн мэдээгээр ярив. Ажилчдын нэг хуралд оролцож мөн нэгэн концертын танхимд орж өөрийн тухай үннээ ярьсан байлаа. Ингээд зогссонгүй бас Науны радио өргөн нэвтрүүлгийн станцад нэвтрүүлэг явж байхад нэвтрэн орж Маргаритын Ари дуулж байсан жүжигчин эмэгтэй дундуур нэвтрэн орж сандарсан инженерийг микрофоноос салхахаас өрсөн би бол Германы улс төрийн дарангуйлагч хэмээх байгууллагад хулгайлагдсан авч надад юмс дундуур нэвтрэн гарах боломж олгосон шинжлэх ухааны нээлтийн хүчээр олцноод чөлөөлөгдсөн профессор Вагнер байна. Баяр хүргэн мэдчлээ хэмээн хэлж амжсан байна. Микрофонг салгасан боловч санснаа хийж амжжээ. Ингэж хий үзэгдлийн бүх учрыг дэлхийд дахин тайлбарсан болоо. Профессор Вагнерыг баривчлах яаралтай арга хэмжээ авахаас өөр арга байсангүй. Арга хэмжээнүүд авч байсан боловч нэгэн ч зорилгоо биелүүлж чадаагүй ажээ. Вагнер баригдчихгүй байв. Дарангуйлагч хороо бараг л завсарлахгүй хуралдаж байлаа. Харгас цагдаагийн газрын ерөнхийлөгч энэ хуралдаанд оролцож байв. Бараг л цаг тутамд өөдгүй мэдээ ирсээ. Вагнерыг хэдэн удаа буудсан боловч сум ямар ч хор хүргэлгүй биеэр нь нэвтрэн гарна. Торго ирзэн төмөр уцаар хийсэн торнууд ч ялгаагүй. Тэнгэр дэх үүлэнд хайсантай эгээл адил. Борооны зарим гишүүд амьсгал богдуулах хий чөтгөр энэ туяаг хэрэглэхийг санал болгосон боловч хотын хөдөлгөөний дунд тэдгээрийг ашиглах ямар ч арга байсангүй. Хороо аргаа барж эхлэв. Байдал тунч аюултай болж байлаа. Тэр Оростон эргэж очино. Манай дайснууд түүнийг нээлтийг ашиглах болно. Үр дагавар нь тун аимшигтай гэж хорооны нэг гишүүн ярив. Баригдашгүй. Хаан бол хаан байдаг бол швекууд энэ тэндгүй бослохын шуурга дэгдээн. Тэгээд ягаав. Энэ бүхэн байдлыг ийм л их өөрчлөхгүй байх гэж санаагаа амраацгаая.
Одоо ч гэсэн Москвагийн хувьсгал үйлдвэрлэгчид профессор Вагнертай нэгэн адил баригдашгүй. Хаяагүй явагчид биш гэж юу? Үзэл санаа нь ямар ч хаан саадыг нэвтрэн гарч байна хэмээн Мефистофель шиг царайтай нэгэн хөгшин дипломат басамжлаггүй нэмсэглэн хэлв. Ингэрдэн төмөр загламаатай генерал. Үүнийг та хэлж байна гэж юу? Та юу бодож байна? Илгээ өвхөө суух хэрэггүй гэж ундууцсан асуув. Шүүрдэн барьцгаал да гэж хөгшин дипломат нөгөө л басамжлаггүй нэмсэглсэн хэвээр хариу бариад. Өөрийгөө хий ямар хуурна гэхэд би хитрхи хөгшин хүн гэж хатангар хуруугаараа ширээ тоншин өгүүлв. Тэмцлийнхээ амжилтантай итгэхгүй байна уу? Эрхэмсэг дээдс та үл итгэх үзлээр өөрийгөө хит зэвсгэлжээ. Бид тэмцгэл болно доо гэж хорооны нарийн бичгийн дарга хэллээ. Гэхдээ чухам яаж гэсэн дорой дуу сонсогдов. Нам гүм боллоо. Бүгдээрээ дарамтанд орсон ажээ. Гэнэт хаалгаар Браudi алхах биш бүр нисэн орж ирлээ. Сонинтой, сайхан сонинтой. Бүгд дав хэв. Барьсан уу? Алсан уу? Харамсалтай нүгэ. Гэхдээ сайхан төлөвлөгөө боловсруулсан. Үнэн дээр профессор Шмидттэй бид сайн хамтарч ажиллалаа. Тэр санааг нь гаргасан юм. Яриад бай. Профессор Вагнер баригдашгүй, оногдшгүй бүгд мэднэ. Гэвч түүнд Ахиллийн өсгий байх ёстой. Ахиллийн өсгий гэсэн энэ үгийг би дам утгаар нь биш, харин бүр жинхэнэ үгжилсэн утгаар нь ярьж байгаа юм шүү. Профессор Шмидтийн ярьж байгаагаар хэрвээ Вагнерийн бие махбод материйн хувьд нэвтрэмтгий юм бол тэр өөрөө газрын гүн рүү живэн орох ёстой. Тэгээд тонлоосоо. Тэгээд Америкээр гараад ирэх хэрэггүй. Үгүй. Профессор Шмидтийн үзэж байгаагаар эхлээд дэлхийн төв рүү зөнгөөрөө нисэх болно. Төвийг өнгөрч гараад татах хүчний үйлчлэлээр иргэн ирнэ. Дахиад л дэлхийн төвийг өнгөрөн гарч эргээд л нисэх болно. Яг л дүүжин шиг ингэж тавлахтан явандаа дэлхийн төвөөс хэлбэх зайн улам багасна. Хэрвээ газар доорох гал усны халуунд багтаж өгдөггүй юм а гэхэд эцсийн эцэс тэнцвэрээ олж дэлхийн төвд мөнхөд үлдэх юм. Яг тохирох газар нь. Харамсалтай нь түүний хөл доорох газар хагарсангүй. Харин тэр гайхлыг одоо хүртэл тээсээр л байгаа шүү дээ. Яг тийм. Үүнд л хамаг учир начинд байгаа юм. Түүнийг хөл доорох газар хагарахгүй байна гэдэг чинь хөлийн уул нь ямар нэгэн онцгой тусгаарлагчтай байна гэсэн үг. Энэ тусгаарлагчийн атомыг бүтсэн түүний биенийхээс ялгаатай байх ёстой. Харин тэр тусгаарлагч буюу шаахан чухам яаж ханан дундуур нэвтрэн гардгийг Шмидт тайлбарлаж чадаагүй. Энэхүү шаахан хоншоортой эсвэл эргэн тойрондоо замдаа тааралцсан материйн атомын бүтцийг өөрчлөн нэвтрэмтгий болгодог тусгай бүрхүүлтэй юм болов уу гэж Шмидт үзэж байгаа юм. Харин тэр шаахаа ч юм уу шаахан дохтуйн бийц зүйл байх ёстой. Үүнд л хамаг учир байгаа юм да. Тэгээд юу гэж? Тэгээд тун амархан гэсэн үг. Тэр шаахаанаас л барьж авах хэрэгтэй. Бүсэлж байгаад хөлийг нь нэвтлэн шаахаанаас нь шүүрээд авна. Шаахааг нь бариад авахд Вагнер бидний гарт орно. Тэгээд ялан дийлэгчийн дүртэй Браudi сандалд аажимхан суулаа. Хуралдагсад сэтгэл хөдлөжээ. Хүмүүсийн царайд найдвар төрж түүнээсээ болоод баясан инээмсэглэнэ. Олонх нь суудлаасаа босож шинэхэн сониныг хилцэж эхэллээ. Браудид баяр хүргэн гарыг нь натгана. Лут хэрэг. Үүнийгээ бид яагаад бодсонгүй? Төмөр хадаасаар шаагааг нь шалтай хадаад өгөхөд бидний аз тохиолдож магад. Вагнерыг толгоогоор нь газрын гав руу шилгээх нь бүрч хялбар. Ноёдоо ажил хэрэгтэй улс уртай хандъя хэмээн хурлын дарга баяртай шуугилдаг гишүүдтэй анхааруулад. Баавга барихаас өмнө арсны тухай шүүн ярилцаад яах вэ? Харин яаж агнахаар тодорхой ярилцъя гэв. 6. Номын шүүгэнээс ирсэн зочин. Профессор Дидрихс Ассирийн шаантаг бичгийг орчуулганд бүрэн автаад байлаа. Ажлын өрөө нь музейнээс ялгаагүй. Тасалгааны голын бичгийн ширээний эсрэг талын ганц ханыг бүхлээр нь номын шүүгээ эзэлжээ. Бусад хан нь Ассир, Египт, Бабилоны эртний түүхийн дурсгал үзэгдлээр дүүрсэн тавиураар хожигдсан ажээ. Чулуун сахиусууд, Ассирийн хаадын дүр бүхий тамга тэмдгүүд, амьтдын дүрс, чигүүртэн хутагт бухнууд, хүн толгойтой арслангууд, Варкаас авчирсан булчны таг, Абу Хабхахаас илрүүлсэн Бабилоны шатаасан шорон гэдлэл гээд элдвийн юмс өрөөстэй. Өрөөний булан шалан дээр занданшуулсан шарилуудыг босоо хэвтэйгээр нь тавьжээ. Бичгийн ширээн дээр арслан хэлбэртэй туухайг цаасны сэжүүр дарахад ашиглажээ.
мянган жилийн настай эдгэр чулуун гайхлууд анх харсан хүнд хар дарах зүүд мэт аимшиг төрүүлмээр нам гүм эрдмийн гүнзгий бодол санаа их нам жим дуртай байдаг. Олон мянган жилийн өмнө бичиж цагийн эрхээр бүдгэрсэн тэмдгүүдийг уншиж буй профессорын нүд ядарчээ. Дидрихс сандлын түшилгээ налан нүдэн алгуур аниад дараа нь номын шүүгээр үгэн алмаар нь ширтэв. Гэнэт профессор Дидрихс толгоогоос эксэрч нүдний шилэн ухандаа тогтоогоод нүдээ арчив. Гэвч уг үзэгдэл арилсангүй. Номын шүүгэнээс урт соёо сахал битүү хууцтай хүний толгой дараа нь мөр гар эцэст нь бүтэн биеэрээ гарч ирлээ. Профессор Дидрихс сүүлийн үеийн сонин хэвлэл уншиж амжсан бол мэдээж хэрэг гэрт нь нөгөө хүний сүйдгэнэл ирснийг шууд таах байсан биз. Гэвч профессор Дидрихс сүүлийн олон хоног сонин хараагүйгээр барахгүй гэрээсээ гарахын аргагүй ажилтай байжээ. Тэрээр эрдэм шинжилгээний томилолтоос ирээд ТЛ амарны шинэ малталтын дүнд олдсон материалыг боловсруулах гэж нөр хичээнгүй ажиллаж байлаа. Үүний хажуугаар бас аяллаа үед тусаж тэмхээ тамирыг нь барсан халуун хумхаа өмчнөөс бүрэн салаагүй байв. Ер бусын зочин түүнийг гайхаж дуруулжээ. Юу ботхооч мэдсэнгүй. Мэдээжээр хий үзэгдэл сүйдгэнэлд итгэдэггүй хүн. Иймээс ч хамгийн боломжтой гэсэн тайлбар өгөхөөс өөр арга байсангүй. Халуун хумхаа өвчин хөдөлж байна уу? Димээрээ юу? Суд заварж үзлээ. Хэвийн юу гээ чин чөтгөрвэ? Хий юм үзэж байна уу? Би хит ажиллаад ядарсандаа нүдэнд хий юм үзгэснээс зайлахгүй. Гэвч хий үзэгдэл зөвхөн үзэгдээ зогссонгүй харин бүр сахал дотроо ниймсэглэн бүр тодохноор. Урилгагүй зочин болж таны ажлыг өмөлсөндөө уучлалтгүй. Гэвч би энэ мөрдлөгөөс бүр залхаж гүйцээд байна. Байшинд орохоор шийдсэн юм. Ирсэн газраа харахад би профессор хүнтэй уулзж байна да. Бид нэг ажлын ус гэхэд дидэрхэрс балмагцсан хэвээр байлаа. Хий үзэгдэлтэй яриа өргөжлүүлэх хэрэг байна уу? Эн чинь эцсийн бүлэгт өөрөө өөртөө ярьлаа гэсэн үг. Хөгшин зардч юу бодох юм бэлээ? Ингээд чинь генерих удахгүй ирнэ гэсэн. Гэрт хин чалга. Хий үзэгдэл тов тод харагдаж байдаг. Эрдэмтний туршин үзэх хүсэл нь дийлжээ. Эцсийн эцэд эн чинь сонирхолтой юм. Хий үзэгдлийн мөн чанарын тухай тун сонин ажиглалт хийж болох нь гэж бодоод Дидрихс аль болох тайвнаар. Би хий юм харж сонсож байна. Та бол миний дүрслэн бодох сэтгэлгээний бүтээл. Гэхдээ би тантай яг л бодит хүнтэй адил ярина. Би профессор Дидрихс байна. Танд ямар тус хүргэж болохсон бол? Тантай танилцахад таатай байна. Би хэдийгээр Египет судал болон эртний элдв асуудлаас хөндийч гэсэн таны нэрийг манай оронд сайн мэддэг юм. Танай орондий. Би Москвагийн хүн. Хачин хий үзэгдэл хэмээн Дидрихс дуугарав. Та хий юм үзэж байгаа биш. Би амьд хүн байна гэдгийг батлан хэлье. Хэрв тийм юм бол та надтай гар бариачтай. Дуртаяа л тэгмээр байна. Гэхдээ та миний гарыг мэдрэхгүй. Дидрихс инээд алдав. Тэгэлгүй яах вэ? Суухыг хүсье. Би суудаггүй. Миний бие матери дундуур нэвт гарчдаг юм хэмээн хий үзэгдэл хариулав. Танаа Москвагийнхан бас хачин биетэй улс юм аа. Энэ бол зөвхөн миний биеийн онцлог. Би профессор Вагнер. Ингээд Вагнер Дидрихст өөрийн бүх түүхээ эхнээс нь дуустал түүний биед ер бусын энэхүү шин чанарыг олсон нээлтийн талаар ярьж өгөв. Вагнер сая л нэг шаваагаан хантал ярьж авлаа. Атомын бүтцийн тухай матери бол бидэнд л цул юм шиг санагддаг бөгөөд үнэн хэрэгтэй. Мөнхийн хуйларсан хөдөлгөөнд оршдог электрон, протоны овролтооноос тогтох ба тэдгээрийн хооронд харьцангуй утгаар авч үзвэл аврах хоосон зайнууд байдаг тухай. Түүний ярианаас Дидрихс тун өчүүхэн зүйл ойлгож авчээ. Энгийнээр хэлье. Энэ бол эрентхэн туяа юмс дундуур нэвт гардагтай төстэй үзэгдэл. Өөрийнхөө ясыг ч юм уу аль эсвэл хүний арга ясыг мах булчин дундуур нэвт харах. Цоочтой авдранд буюу ханны цаадах зүйлийг гэрэл зургаар авахтай бараг адил. 50-аад жилийн өмнө бүхэл бүтэн үл гүйцэтгэх хий өсөл мөрөөдөл уран зөгнөлөөс цаашгүй юм шиг санагдаж байсан шүү дээ. Профессорын Дидрихсийн сонирхол хөдөлжээ. Нойрны эсрэг эм бүтээсэн профессор Вагнерийн зургийг тэр сонссон байлаа. Түүнээс гадна хий юм харсан хүн өөртөө мэдхгүй юм ярих нь үнэмшгийн аргагүй. Дидрихс Вагнерийн биет хүн гэдэгт итгэж эхэллээ.
Энэ бүхэн хий юм үзэгдсэн байлаач бас сонирхолтой юм. Тэгээд Дидрихерс Вагнерыг шалгаж эхлэв. Та биеийн хуучийг хэмдэн эргүүлэн оруулж чадах уу? Мэдээж хэрэг. Би орохоос өмнө туршиж үзсэн л дээ. Таны нээлт хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт оруулах бол хамгийн гайхамшигтай сайхан гэж Вагнер сэтгэл хөөрн дуалдаад. Хэрвээ би наад заханал гэхэд таны номын санг миний тэр туяаны үйлчлэлд оруулбал бүх ном миний нэгэн адил нэвтрэмтгий болох юм. Энд бол бүх ном миний өрөөсөн халаасанд багтана гэсэн үг. Хүмүүс тэгээд яах гэж? Бас л адилхан. Берлиний хэрвээ та хүсвэл дэлхийн бүх оршин суугчид миний зогсож байгаа энэ зайд багтах болно. Шинжлэх ухаан техник хэдий өөр зам арч гисэн орон зайг ялан үүндэл тэмүүлж байгаа босуу. Хурдан онгоц, радио энэ бүхэн хүмүүсийг ойртуулан нийлүүлж байна. Миний нээлтийн дүнд энэ ялалт бүрэн төгс болох юм. Зөвхөн энэ өрөөнд тоо томчгүй олон өрөө тасалгаа, мебель ном багтаж чадна. Дидрихерс толгой нэргэж байгааг мэдрэв. Үгүй эн чинь хий юм нүдэнд үзэгдсэн хэрэг гэж бодов. Вагнер цааш нь үргэлжлүүлэн. Орон зай материйн тухай бидний төсөөлөл үндсээрээ өөрчлөгдөнө. Биткоиноос бортгон дотор бортох шоонд багтах болно. Азнаач дээ. Ганцхан номонд орчихсон номын сангаас би яаж хэрэгтэй номоо олж авах вэ? Над дотор багтсан тэр түмэн хүний дотроос би танилаа яаж олох болж байна? Аймар юм гэснэ. Дидрихерс хөлс дааварлах тухай арчаад. Хүмүүс яаж хооллох юм бэ? Агаар шиг хий болцоход хэрчим талах номоо яаж барих вэ? Тэд чинь бие биенээ хэрхэн таних юм болж байна гэлээ. Маш амархан. Тэд бүгд өөрийн хэлбэрээ хадгалж байх болно. Эд юмс бүгд нэвтрэмхий болсон ч огторгүй таны байрлуулсан тэр зайг эзлэн таны хүслээр байраа өөрчлөх болно. Газрын татах хүч хаачих болж байна. Та ч нөөрөө яагаад газар руу нэвт орчихгүй байна. Вагнер хөхрөв. Таач бас тэр тухай л ярьж байна. Намайг мөрдөн хөөгчид миний хөлийн уланд онцгой тусгаарлагч байгаа бөгөөд би түүнийхэн хүчээр доошоо газар руу орчихгүй тогтож байгаа хэмээн бодцоох юм. Дөнгөж сая намайг танайд нуугдахаас өмнөхөн тэд над руу ч гिचдээ миний хөл рүү дайрсан юм. Тэд миний улыг шүүрэн авлаа. Гэвч би өвдгөө хүртэл доошоо орсон. Толгоогоо хүртэл орж болох л байлаа. Тэгсэн бол тэд газар дээгүүр хөдлөх ганц толгой л олж харах байсан юм. Гэвч надад ямар ч уул гэж байхгүй. Тэд эндүрсэн юм. Татах хүчний хуйлууд миний хувьд байхгүйтэй адилхан. Би тэднээс 9 минут салсан юм. Тэднэр жаахан тоглож болох байсан боловч элдв шуугаан дургүй хүн. Энд их сайхан байна гэснэ. Вагнер цагаа хараад. Хэдийнэ шөнийн 1 цаг өнгөрчээ. 50 байдлыг чинь алдагдуулсандаа дахин уучлахгүй. Би шөнийн хурдан галт тэргэнд яарч байна. Москва руу явах боллоо. Баяртай гэв. Вагнер толгой дохиод номын шүүгээр рүү алхан номон дотор орж алга боллоо. Бортог, шоо, бөмбөрцөг, трапез, түр хүлээгээч, азнаач гэж профессор Дидрихерс гинт хашгиран номын шүүгээр үгэн очиж тавируудыг нүцгэн гараараа балбаж эргэж ирээч гэсэн түүний хашгирах дуу байрны нам гүмэг эвдэнэ. Ямар ч хариугүй зөвхөн асрын арслан далавчтай бухнууд тасалгааны өнсөг болон бүрд сүүмийн хаалга онгойж зарцын буурах толгой цохов. Та намайг дуудав уу гэснэ тасалгааг тойруулан хараад та хинтээ ярьсансан бол хэмээн асуулаа. Дидрихерс твдэн алгаараа тухайн ядрангуй арчаад зөөлөн сандалтаа чимээгүй суув. Хөгшин зарцсан толгоогоо гунигтай сэгсэрснэ. Та амарх хэрэгтэй. Унтлагын өрөөнттэй нь оруулахыг зөвшөөрнө үү гэв. Тэгээд Дидрихерсийг болгоомжтой суугдан авч тасалгаанаас гарах замдаа Ассирийн хүн толгойтой далавчтай арслангийн зүгт уугтай харт чулуудна. Дидрихерсийн сувилгаанд явуулсан байна. Хит ядарсны улмаас мэдрэл муутсан онос гарчээ.